За сайн байцгаана уу? Өнөөдөр бид 7 дугаар ангийн 3-ын В гэсэн суралцгааны зорилт цэцгийн ургамлын үржлийн эрхтэн болох цэцгийн бүтцийг өсгөгч шил ашиглан ялган таних гэсэн суралцгааны зорилтын хүрээнд туршилтын ажлыг цэцгийн бүтцийг задлах, мөн цэцгийн дохиур үр боловсрох орны бүтцийг задлаж үзэх, мөн тоосны бүтцийг микроскопоор судлах юм дадлага ажлыг хийнэ. Тэгэхээр багш нь бол өнөөдөр туршилтанд авал ийм сараан цэцгийг сонгож авсан. Энэ цэцэг маань бол ерөнхийдөө бол ийм том дэлбээтэй үр боловсрох орон дохиур нь их тод сайн харагддаг учраас энэ цэцгийг сонгож авсан. Өөр бусад тасалгааны ургамал ямар ч цэцэгт ургамлуудыг бол сонгож авч цэцгийн бүтцийг үзэх боломжтой. Тэгэхээр эхлээд бүгдээрээ цэцгийнхаа бүтцийг судлахаас өмнө бол энэ бол ямар нэг талт урд ургамал байна уу, хос талт урд ургамал байна уу гэдгийг ялган таньцгаая. Тэгэхээр ингээд цэцгийнхаа навчны хэлбэрээс бид нар цэцэгт ургамлынхаа бол хос талт байна уу, нэг талт байна уу гэдгийг ялган таних боломжтой. Навч маань ийм шулуун, урт нарийнхан навч байна. Мөн цэцгийн судал маань зэрэгцээ судал харагдаж байгаа учраас бол эдгээр маань нэг талт урт ургамал байх нь байна. Ингээд харах юм бол том, тод дэлбээтэй, дээрэс нь гоё үнэртэй байгаа учраас бол энэ цэцэг бол шавжаар тоос хүртэх цогцлогооцоо цэцэг байх нь байна. Ингээд цэцгийн дэлбээг нь ингээд харах юм бол нийтдээ 6 дэлбээтэй байна. 6 дэлбээтэй маань цэцгийн хувьд бол нэг талт урт ургамлын шинжийг илэрхийлж байгаа. Мөн дохиургүй цэцэг байна. Дохиургүй байгаа учраас бид нар энийг бол дан шадар эрхтэнтэй цэцэг гэж хэлж болох нь байна. Ингээд харах юм бол үр боловсрох орон дохиур маань харагдаж байна. Тэгэхээр үр боловсрох орон дохиурыг аль нэг нь агуулж байгаа учраас бол энэ хос бэлэгт гермафродит цэцэг байх нь байна. Мөн үр боловсрох орон дохиур маань нэг цэцгэн дээр хадгалагдаж байгаа учраас бол энэ нэг гэрт цэцэгт ургамал байх нэ. Ингээд цэцгийнхаа гадна талын бүтцийг хараад бол бүгдээрээ гадаад шинжнээс нь бол ийм тодорхойлтууд хийх боломжтой байх нь байна. Бүгдээрээ цэцгийнхаа задаргааг хийцгээе. Тэгэхээр бидний цэцгийн задаргааг хийхин тулд бид нарт нэгдүгээрт ийм задлах ийм тавцан хэрэг болж болно. Тэгэхээр энэ тавцанг бол бичгийн цаасын гадна талаар нь ламинатортад хийцэн байна. Гарын торох материалыг ашиглаад. Тэгээд гар өсгөгч хэрэг болж байна. Мөн цэцгийн задаргаа хийх гэж байгаа учраас бол залуур зөө хэрэг болно. Залуур зүүгээр бол бид жижигхэн цэцгийн тоос юм үр боловсрох орны хэсгийг нь бол салах гэж ашиглах нь байна. Мөн хурц үзүүртэй цаасны утга ашиглаж байна. Тэгээд хурц үзүүртэй зүйл ашиглаж байгаа тохиолдолд бол гараа зүсэж гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй. Мөн цэцгийн тоос судалж байгаа тохиолдолд бол зарим сурагчид тоосны харшилтай байхыг багш нар анхаарах хэрэгтэй. Ингээд цэцгийнхаа задаргааг хийсний дараа бол бид нар хатаац бэлэн гербар бэлтгэх боломжтой байдаг. Энэ тохиолдолд бол бид нарт скотч бэхжүүлэгч хэрэг болно. Нэг цэцгийг бол цэцгийн суудал хэсгээр нь тастаад авчлаа. Энэ цэцэг маань цоморлоггүй цэцэг байгаа учраас шууд дэлбээ маань бид нарт харагдаж байна. Тэгэхээр дэлбээнүүдээ бол нэгээр нь салгая. Ингээд 3 жижиг дэлбээ байна. Суураараа нийлсэн 3 жижиг дэлбээ харагдаж байна. Ингээд 3 том дэлбээ. Ингээд 6 дэлбээ байна. Ингээд үр боловсрох орон дохиур маань байна. Нэг үр боловсрох орон 6 дохиуртай байна. Ингээд харах юм бол дохиур үр боловсрох орон маань суураараа нийлсэн байна. Ингээд тавиад за 6 дохиуртай нэг үр боловсрох оронтой цэцэг байна. Дохиурын бүтцийг задлж үзье. Ингээд дохиурыг ажиглая. Тоос өвч байна. Тоос өвч маань гадна талаараа тоос үсгцэн байна. Тоос үсгцэн байгаа нь бол бид нарт ингээд томруулаад харахад ийм шар өнгөн тооснууд гадна талаар нь харагдаж байна.
тоосовч шилэг за ингээд нийлээд дохиор болно. За ингээ харах юм бол за тоосовч нь маш их хэмжээний шар өнгөтэй жижигхэн шар тоосны мөхлгүүд өссөн байна. За үр боловсрох хорон. За нэг үр боловсрох хоронтой байна. Ингээд үр боловсрох хорны амсрыг харах юм бол тоос наалтцсан байна. За тоос хүртэлт явагдсан байна гэж харахаар байна тийм ээ. За амсар, багна, өрөвч гэсэн 3 хэсэг харагдаж байна. За дохиорын тоос өвчийг задлаж үзье. За ангийн тулд эхлээд за тоос өвчин дотор байгаа тоосны хүүдийнүүд маань задраад тоосоо гадагшин цэцсэн байдалтай байх нь байна. За ингээд дохиорын тоос өвчин дээр ил гарч ирсэн тоосны мөхөлгүүд харагдаж байна. За ингээд тоосны мөхлөг маань энд харагдаж байна. За дохиорын хөндлөн огтлолыг огтлж үзье. Дохиорын тоос өвчийг хөндлөн огтлоод за өсгөгч шилээр томруулан харж байна. За дохиорын тоос өвчийг хөндлөн огтлоход бол дотор нь тоосны үүрүүд харагдана. За үр боловсрох хорны бүтцийг бүгдээрээ ажиглая. Тэгэхээр үр боловсрох хорны бүтцийг харах юм бол за амсар, багна, өрөвч харагдаж байна. Тэгэхээр өрөвчний байрлалаас харах юм бол за их уртассан хүзүүтэй. За өрөвч нь доор суусан байдалтай өрөвч харагдаж байна. Амсар нь 3 салбантай харагдаж байна. За одоо бидний задлсан цэцгийн бүтэц харагдаж байна. За ингээд 6 дэлбэтэй цэцэг байна. 3 том, 3 жижиг юм дэлбэ харагдаж байна. За нэг үр боловсрох хоронтой 6 дохиортой цэцэг байна. За одоо бүгдээрээ цэцгийнхаа бүтцийг бэхжүүлээд скотчоор наая. Задрагаа хийсэн цэцгээ бэхжүүлээд наачсан байгаа байдал маань энэ харагдаж байна. Тэгэхээр ямар ч төрлийн ургамлын цэцгийг авах боломжтой. За хэрвээ их жижиг цэцэг авсан тохиолдолд бол ерөнхийдөө жижиг цэцгийн задрагаа гаруул хүүхдүүдийг скотчоор 2 талаас нь наалгаад тэгээ хатаац бэлтгүүлж болно. За мөн номын авчир өмтөр ингээд янз бүрээр ашиглах боломжтой. За энэ тохиолдолд бол бидний авсан цэцэг маань юм үр боловсрох хорон дохиорын бүтцийг харуулах гэж байгаа учраас бол юм том үр боловсрох хоронтой, том дохиортой бас мөн том дэлбэтэй цэцэг авсан учраас бол за тэрэндээ тааруулаад ингээд цэцгийнхаа бүтцийг наагаад бэхжүүлчлээ. За ингээд нааж бэхжүүлсэн цэцгийн бүтцийг бол багш янз бүрээр дараа нь ашиглах боломжтой. За хүүхдүүдээр цэцгийн бүтцийн хэсгүүдийг нэрлүүлж, тэмдэглүүлж бичиж болно. За дараа нь бол бэлэн задрагаа хийхдээ бол загвар болгон ашиглах боломжтой. За одоо бүгдээрээ тоосны мөхлөгийг микроскопоор харж судлая. За тэгэхээр бид өнөөдөр бол цэцгийн бүтцийн задрагааг хэрхэн хийх талаар туршилтын ажлыг явууллаа. Цэцгийн бүтцээ задлаад тэгээ бүтцийн хэсгүүдээ тос бүртэн судлаад тэгээд цэцгийнхаа бүтцээр бэлэн бэлтгэл бэлтлээ. За мөн одоо дохиорын тоосны микроскопны бэлтгэл бэлдээд тоосны мөхлгүүдийг харлаа.